За нэг ийм асуулт байна. Энэ миний одоо өнөөдөр амьдралдаа ойлгож авсан жидүү дотор маань төлбөр таавар бооцоо тоглоом гэдэг юм үгтэй ийм үйлчлэгээ үзүүлэхээр Гэхдээ ийм үйлчлэгээ үзүүлнэ гэж байгаа юм уу? Эсвэл тэгвэл энэ үйлчлэгээ үзүүлэхгүй гэж байгаа юм бол энэ вообще ерөөсөө энэ дотор байх ёсгүй. Жидүү гэдгийн цаана мөрөөдө тоглодог ийм үг үсгтэй юм огт хармааргүй л байна. Миний хүсэл бол би буруу ойлгосон бол тайлбарлах байгаа юм. За, ажлын хэсгийн ахлагч уян гişиг хариулъя. Энэ нөгөө жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжигдэх хуулийн 7-гийн 1-д болохоор энэ хууль хамаарахгүй ажил үйлчлэгийг дурдсан байгаа юм. Тэр дотор энэ нөгөө яг хуучнаар бол төлбөр тавар бооцоо тоглоом гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ спорт бооцоо таврыг бид нэр тусгай зөвшөөрлөөр эрхлэх боломжтой болгоод оруулаад ирсэн учраас энийг хичнээн тусгай зөвшөөрөл эрхэлж байгаа ч гэсэн энэ бол өөрөө жидүүд одоо жижиг дунд үйлдвэрлэлийн төрөлд орохгүй шүү гэдэг. Тийм заалт байгаа. Агуулгаараа. Босно.